За ерөнхийлөгчийн хоргийн агуулгыг ойлгож байгаа. Гэхдээ бас асуудал байна. Үндслэн нь улсын хурлын 46-47 дугаар 20 оны тогтоолыг тогтоолоор улсын хурлын тогтоолоор энэ тусгай хамгаалалтай газар нутгийг авсан. Ингээ энэ одоо хэлийн засыг өөрчилж байгаад алт авах гэж байна гэж. Мэдээж олон улсын конвенцэд нэгдэн орсон байдлаар манайх 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30%-ийг 50 он гэхэд 35%-ийг тусгай хамгаалалтай газар нутагт авах ийм одоо гэрээ конвенцтэй. Энэ хүрээндээ хийж байгаа гэж ойлгож. Гэтэл за 47 дугаар 20 оны 47 дугаар улсын хурлын тогтоолч нь бол яалчгүй ноён уулыг ганцхан одоо улсын тусгай хамгаалалтай газарт авсан. За хавсралтаараа яг уртраг өргөрөг координацыг яг ийм байдлаар гэдэг ингээд маш тодорхой зааж өгөөд ингээд баталсан тогтоол юм байл. Гэтэл 46 дугаар тогтоолч нь 20 оны 46 дугаар тогтоолч нь хэрэгжиж байгаа ш. 9 газрыг улсын тусгай хамгаалалтай газар нутгийн байршилд авсгаа. Харин хэлийн заагийг тогтоохыг тухайн засгийн газар даалгасгаа гэсэн байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл 20 оноос хойш өнөөдөр 5 жилийн хугацаанд энэ хэлийн засгийн энэ 9 газрын 46 дугаар тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалтай газар нутаг авсан гэх энэ 9 газрын уртраг өргөрөг хэлийн заагийг огт тогтоогоогүй байна. Огт тогтоогоогүй. Засгийн газар үндсэндээ ажиллаа хийгээгүй гэсэн үг. Гэтэл ийм хэрэгжээгүй, ажил нь хийгдээгүй энийг би бас засгийн газрын хэрэглэх газраас судалж гаргуулж авсан. Тэгээ огт хэрэгжээгүй. Ямар учир шалтгаанаар хэрэгжээгүй нь бас учир шалтгаан бас байх шиг байна. 120 гаруй одоо нэгж талбар иргэдийн одоо давхцалт үүссэн. Тэдгээрт одоо давхцсан газрынх нь одоо нөхөн олгуурт нь мөнгө олгох ёстой. Энэ мөнгө олгох нөхөн олгорын асуудал нь шийдэгдээгүй. Тийм учраас энэ одоо 46 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтай газар нутгийг авсан энэ 9 газар байршлуудыг хэлийн засыг тогтоох боломжгүй байна гэсэн ийм маягтай агуулгатай ийм хэрэглэх газраас ийм танилцуулга мэдээлэл өгсөн байна. Тэгэхээр энэ хэрэгжээгүй энэ 46 дугаар тогтоолыг үндслээд 85 дугаар одоо 25 оны 85 дугаар тогтоол гарцсан. Тэгэхээр энэ 85 дугаар тогтоол чи яаж хэрэгжих юм? Хэлийн заагийн тогтоогоогүй байхад тэр одоо газар нутгийг алийг одоо ямар зэсийн хүрээнд, ямар хязгаарын хүрээнд тусгай хамгаалалтай газар гэж үзхий. Энэ тодорхойгүй байна. Энийг үндслээд 85 дугаар тогтоол улсын хурал гаргацсан 7 сард. Энийг үндслээд хориг тавигдчихэв. Тэгэхээр ерөөсөө энэ хориг 85 дугаар тогтоолууд чи Сандагч гишүүн микрофоныг гүйцээгээд өгье. Өөртөө хууль зүйн хувьд хүчин төгөлдөр хууль эрх зүйн баримт чиг мөн үгүй гэдэг асуудал хөндөгж байгаа байхгүй. Хэрэгжихгүй яваад нь шүү дээ. Хэрэгжихгүй яваад тогтоолууд дээр тогтоол гараад тэрэн дээр нь ерөнхийлөгчийн хориг орж ирж шүү дээ. Эний ч одоо юу гэж үзье. Энэ дээр та бүхэн ерөнхийлөгчийн одоо итгэмжлэн төлөөлөгч нар энийг судалж үзсэн үү? Энэ их хурл ийм гаргасан тогтоолыг засгийн газар яагаад хэрэгжүүлэхгүй байгаа энийг одоо судалж үзсэн үү? Тэгээ энийг үндслээд гаргасан 85 дугаар тогтоол хууль хүчин төгөлдөр мөн үү? Энийг үндслэж гаргасан 85 дугаар тогтоол дээр тавьж байгаа ерөнхийлөгчийн хоригч өөрөө бас хууль зүйн хувьд хэр үндсэлтэй вэ гэдэг энэ асуудалд хариулт өгөөч. За 6 дугаар микрофон. Ажлын хэсэг. За сандаг учир гишүүний асуултанд хариулъя. За 46 дугаар тогтоолын 3 дээр 6 хавсралтаар таны хэлээд байгаа хэлийн заагийг бол бүгдийг ингээд тогтооцсон. Бүгдээр ингээд координаттайгаа. Бүгдээр байгаа. 1-р хавсралтаар орон балжийн байгалийн зохицуулалт газрын өргөтгөлийн хэлийн заагийг 1-р, Ачит нуур дэвлийн арлын байгалийн зохицуулалт газрын хэлийн заагийг 2-р, Хомын талын байгалийн зохицуулалт газрыг 3-р гэдэг 6 хавсралтаар координатор авцсан. Таны хэлээд байгаа 4-р хавсралт бол байгалийн тусгай хамгаалалтанд авсныхаа дараа ангилал тогтоож байгаа. Дархан заацт газар юм уу? Байгалийн нөөц газар юм уу? Дурсгалт газар юм уу гэдэг ангиллын засгийн газар тогтоохыг л үүргэсэн. Засгийн газар тэрэн дээр бол яг одоо ноён уулан дээр бол дархан цаацт гэдээ авцсан.
За бусдууд дээр нь бол яг хуу тусгай хамгаалтанд автсан зүгээр яг дэглэмийнх нь ангиллыг тогтоогоогүй байгаа нь бол энэ таны хэлээд байгаа шиг тийм хууль зөрчих байдалд бол орохгүй. Яг тэгэхээр тусгай хамгаалтанд бол бүгд нь автсан, координатороо бүр ингээд тоо хэмжээтэй нь автсан байгаа. Дэглэмийн тухайд бол засгийн газар өөрсдөө байгалийн нөөцөө зохицуулалт газар руу гэдгийг ингээд тогтоогоод явах юм боломжтой. Гэхдээ энийг аваагүй байгаа нь энэ тогтооллоор тусгай хамгаалтанд авсан 46, 47 дугаар тогтоол бол хэлийн цагаараа тусгай хамгаалтанд байгаа гэж ойлгож болно. За, сандаг өчрөгчийн микрофоныг өгье, тодруулъя. Би энэ хэрэглэх газраас энэ талаар бас хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар танилцуулга мэдээлэл авсан юм л да. 20 оны 5 сарын 7-ны 46 дугаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалтанд авах хэлийн загт өөрчлөлт оруулах тухай тогтоол. Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд авч байгаа газар нутгийн хэлийн цагийг тогтоохыг Монгол Улсын засгийн газарт даалгах сугаа. Энэ хэрэгжээгүй гэд ингэж юм. Тэгэхээр энэ хэрэгжээг байгаа учраас хэлийн зааг нь тогтоогдоогүй байна өнөөдрийн хүртэл. 47-тоо бол ярих юм байхгүй. 47-г бол тухайн үед нь тогтоолтоогоо хавсралтайгаа бүх координацийн уртраг өргөөр нь ингээд батлаад төсөв санхүү ашиглалтын өнөг одоо захиргаатай ингээд байгуулсан. Гагцхүү 46 дээр бол ингэж хэрэгжээг байгаа юм бэлээ шүү. Энийг сайн судлаарэ. За,